1997 оны 4 сард Тайваны нийгмийг цочирдуулсан нэгэн аимшигт гэмт хэрэг болсон. Хүүхдийн хулгайн гэмт хэрэг. Энэхүү гэмт хэрэг нь Тайваны түүхэнд хамгийн ноцтой гэмт хэрэг байсан гэж яригддаг. Тайваны цагдаагийн дарга, дотоод хэргийн сайд, за бүр ерөнхий сайд нь хүртэл энэ хэрэгээс болж огцорсон. Тухайн үед ерөнхийлөгч байсан Ли Дэн Хой энэ хэрэгт өөрийн биеэр оролцож гэмт хэрэгтнийг заавал барих тушаалыг өгч эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шууд буудаж алах тушаалыг цагдаагийн ажилчдад өгчээ. Энэ хэрэг олонний анхаарлыг татах болсон хамгийн гол шалтгаан нь тухайн үеийн Тайваны олонний танил од хүний нэр холбогдсон байсантай холбоотой. Тэр нь Тайваны алдарт дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч Бай Бинбин гэх эмэгтэй юм. Бай Бинбин 17 наснда телевизэд хөл тавьж дуучин, жүжигчин, нэвтрүүлгийн хөтлөгч гээд олон салбарт амжилт олж Хонконг, Японд хүртэл түүнийг мэддэг болжээ. Тэр үеийнхээ урлагийн замлын ихэнх үед Японд ажиллаж байхдаа нэгэн Япон залуутай танилцж гэр бүл болсон. Тэдний гэрлэлтээс охин Пай Шаян 1980 онд төрсөн. Гэвч нөхөр нь архиудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, араар нь тавьдаг байсан тул Бай Бинбин удалгүй салсан гэж өөрөө хожим хойно дурсан байдаг. Саллтын дараа охиноо ганцаараа өсгөж Тайванда иргэн ирж урлагийн карьераа үргэлжлүүлсэн. 1997 оны 4 сарын 14-ний орой 20 цаг 42 минутад ирсэн дуудлага Бай Бинбиний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Үл таних хэрэгтэй Бай Бинбин рүү залгаад ингэж хэлсэн. Юу ч асуулгүй. Чангон гольф тоглодог газрын хажууд хоршуулгын газарт оч. Чамд тэнд бэлэг бэлдсэн баа. Охиноо аврыг гэж бодож байвал яг одоо явсан дээр шүү. Бай Бинбин өөрөөр нь хэн нэгэн тоглож гин гэж бодоод яаруу санд руу гэрлүүгээ залгасан боловч охин нь гэртээ байсангүй. Сургууль руу залгсан багш нь хэлэхдээ охин нь өнөөдөр хичээлдээ ирээгүй гэж хэлжээ. Арай үгүй байлгүй дээ гэж бодож байсан бодол нь боддоор болсон. Өөр рүү залгсан хүн дөнгөж 16хан настай ганц охиныг нь хулгайлсан хүн гэдгийг нь мэдээд шоконд орж маш их айж эхэлсэн. Бай Бинбин гэмт хэрэгтний зааж өгсөн оршуулгын газар явж очоод бэлэг гэж хэлсэн хайрцгийг яаруу санд руу хайж эхэлсэн байгаа. 4 цаг хайсны эцэст модны доороос нэгэн гялгаруудыг олж илрүүлсэн. Магадгүй гэмт хэрэгтний гарын хээ байж магадгүй гэж бодсон учраас хайж ашиглаж байгаад торон доторх хайрцгийг онгойлгож харлаа. Хайрцаг дотор гар хөлн хүлээстэй эн тэндээ хөхнөц болтлоо зодуулсан охиныхон зураг. Бас гарынх нь чигчийн хурууг таслаад хийчихсэн байсан. За бас хайрцаг дотор захиа бичиж үлдээсэн байлаа. Захианда ээжээ намайг барьцаалчихсан. Би маш их өвдөж байна. Намайг авраач. Шин биш хуучин дэвсгэрт 5 сая $5 хэрэгтэй. Хэрвээ та цагдаад мэдэгдвэл би алуулах болно. Тань руу удахгүй залгана. Та уцаа заавал аваарай. Бай Бинбин цагдаад мэдэгдсэн болов эсвэл цагдаад мэдэгдээгүй болов. Охин нь гэртээ байхгүй сургууль дээрээ очоогүй гэдгийг мэдээд шууд цагдаад мэдэгдчихсэн байсан. За тэгвэл одооноос эхлээд энэ хэрэгт хамгийн чухал асуудал нь юу байх бол охины аюулгүй байдал юунаас ч илүү чухал. Тэгвэл охиныг аюулгүй аврахын тулд яах ёстой юм болоо? Гэмт хэрэгтэнд цагдаад мэдэгдсэн гэдгээ огт мэдэгдүүлж болохгүй. Хэрвээ цагдаад мэдэгдсэн гэдг нь баригдвал охины амь насанд аюултай. Хүүхэд барьцаалсан гэмт хэргийг мөрдөхөд хамгийн нэгт тавигддаг шаардлага бол мөрдөн байцаах үйл ажиллагааг нууцаар явуулах. Тайваны мөрдөн байцаагчид онцт нууц мөрдөн байцаалтаа явуулж шалгаж эхэлсэн. Хүн хулгайлах гэмт хэрэг ямар нэгэн нууц газар болдоггүй. Гэрийн гадаа, сургуулийн гадаа, тоглоомын талбай, гэртээ харих зам гэх мэт өдөр тутам явдаг зам, маршрутыг нь мэдэж аваад гэмт хэрэгээ үйлддэг. Бай Бинбин газар дээрх ганц охиноо аврахын тулд үгээр илэрхийлэхийн аргагүй маш хүнд хэцүү цагийг өнгөрүүлж эхэлсэн. Хэрэг болсны маргааш нь 4 сарын 15-ны 19 цагт анхны дуудлага ирсэн. Гэмт хэрэгтэн залгаад ингэж хэлсэн байгаа. Мөнгө бэлэн болсон уу? Охинтойгоо уулзъя гэж бодож байгаа бол хурдан мөнгөө бэлд. Харин Бай Бинбин хариуд нь миний охин зүгээр үү? Элсэн минь дүү. Охинтой минь яриулж өгөөч. Би мөнгө заавал өгнө. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг олоход надад цаг хугацаа хэрэгтэй байна. Гуйж байна та нараас 2-3 хоног
цаг өгөөч. За тэгсэн гэмт хэрэгтэн шууд уцаа тассан. Шалтгаан нь юу вэ гэхээр хаанаас залгаж байгаагаа мэдэгдүүлэхгүй тулд 30 секундээс 1 минут хэтрүүлэхгүй уцаа салгасан байгаа. Ээж нь дахиж дуудлага ирэхийг хүлээхээс өөр арга байгаагүй. Маргааш нь 4 сарын 16-ны 12 цагт дахин дуудлага ирсэн. Гэмт хэрэгтэн хэлэхдээ мөнгө бэлэн болсон уу? Хэдий болт хүлээлгэх гээд байгаа юм бэ? Охиныхоо өгсөн зургийг авмаар байгаа мó? Хариуд нь бай бимби хэлэхдээ мөнгө цуглуулж байгаа. Бараг бүгдийг нь олчихсон. Гэхдээ гуйж байна. Миний охин амьд байгаа эсхийг мэдмээр байна. Охинтой минь ганц яриулж өгөөч. Гэмт хэрэгтэн дахиад л уцаа салгаж орхисон. Гэхдээ 10 минутын дараа дахиж залгаад тухайн өдрийн хөвлөлөөр гарсан сонинг охин нь уншиж байгаа дуу хоолойг хальт сонсуулаад уцаа дахиад салгасан байгаа. Бай бимбийн уцсны цаанд байсан дуу хоолой 100% охиных нь хоолой гэдгийг мэдэх боломжгүй байсан учраас эргэлзэж бүр их шаналж эхэлсэн. Хэд хоногийн турш унтаж чадахгүй, хоолч амаар нь орсонгүй. Гэмт хэрэгтний шаардсан мөнгийг олохын тулд энд тэндээс мөнгө зээлж явсаар маш их ядарсан байлаа. 5 сая $5 гэдэг тухайн үед 6 тэрбум вонтой тэнцэх мөнгө. Өнөөдрийн ханшаар бодвол 20 тэрбум вон буюу 5200-ны 24 тэрбум төгрөгтөө тэнцэх хэмжээний мөнгө гэд боддоо. Гэхдээ ээж бай бимбиний хувьд мөнгөний тоо бол огт чухал биш. Газар дээрх ганц охиноо аварчл байвал амиа өгөхөд бэлэн байсан учраас энэ тэндээс мөнгө зээлж гэмт хэрэгтний шаардсан мөнгийг олж чадсан. Гэмт хэрэгтэн ээжтэй дахин холбогдож хизээ хаанаас хэрхэн яаж мөнгө авахаа тодорхой хэлж өгсөн. Мэдээж хүн хөдөлгөөн багтаа газар ганцаараа ирэхийг шаардсан боловч бай бимбийн гял сэтгэж өөрийгөө машин барьж чаддгүй учраас такси бариад очийг шилсэн. Таксины жолоочийн оронд энгийн хувцастай цагдааг суулгаад хамт явах төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн тун удалгүй сэжигтнээс дахиад дуудлага ирсэн. Та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Та машин барьж чаддаг юм биш үү? Таныг охин чинь машин барьж чаддаг гэж шүү дээ. Та яагаад худлаа ярьж байгаа? Машин барьж чаддаггүй гэж худлаа ярьсан нь баригдаж орхисон. Гэхдээ нэг талаар охин нь амьд байгаа юм байна гэдгийг мэдээд жоохон ч гэсэн тайвширсан. Яаж хийж байгаад мөнгийг нөгөөд охиноо аврах юмсан гэх бодлоос өөр юу ч бодогдоогүй. За ямар тач худлаа ярьсан нь баригдаад сандарсандаа би олонний танил хүн болохоор ганцаараа явж чадахгүй. Такси бариад очие гэж ятгахсаар зөвшөөрүүлж чадсан. Охин нь барьцаалагдаад 4 хоног өнгөрлөө. 4 сарын 17-ны 15 цагт гэмт хэрэгтэнтэй уулзаж мөнгөө өгөхөөр болсон. 5 сая $5 хийсэн цүнхээ бариад таксинд суугаад охиныг нь барьцаалсан хүнтэй уулзахаар гэрээсээ гарлаа. Таксинд суугаад явж байхдаа зөвхөн охин минь амьд эсэн минь байгаасаа гэсэн бодлоос өөр юу ч толгойд нь орж ирсэнгүй. Уулзахаар тохиролцсон газар нь гэрээс нь 20 минутын зайд орших боулингийн газар байлаа. Таксинаас буугаад тохиролцсон газраа гэмт хэрэгтэн ирэхийг хүлээгээ зогсож байлаа. 1 цаг, 2 цаг өнгөрч хүлээсээр л 3 цаг, 4 цаг хүлээсээр л маш удаан хүлээсэн боловч гэмт хэрэгтэн товолсон газраа гарч ирсэнгүй. Орой болт хүлээгээд ирэхгүй байсан учраас ээж нь гэртээ харьсан. Маргааш нь 4 сарын 18-нд дахиад гэмт хэрэгтэн залгасан. Бас нэгэн өөр газрын нэр хэлж бай бимбинтэй уулзахаар тохиролцсон. Өдөр 12 цаг 30 минутад ээжийнх нь ирсэн газар машины замын түнэлийн наахан хэсэгт байлаа. Энэ түнэлд сүнс чөтгөр үзэгддэг гэж тайван хүмүүс ярьдаг учраас машинаасаа баргийн хүн буудаггүй гин. Түнэлийн гадаа 2 цаг 30 минут хүлээсэн боловч энэ удаач бас л гэмт хэрэгтэн гарч ирсэнгүй. Бай бимбин энэ удаа дахиад л охиноо харж чадалгүй гэртээ хайрсан. Хэрэг болоод 12 хоног өнгөрлөө. За 4 сарын 25-нд гэмт итгээд бай бимбин рүү дахиад залгасан. Энэ 4 сарын 25 гэх өдрийг та бүхэн сайн санаад аваарай. Уулзаж мөнгө авах бас нэгэн газрыг ээжд нь зааж өгөөд уцаа таслав. Ээж нь охиноо заавал олно гэсэн найдвараа алдахгүй хичээж уулзахаар тохирсон дараагийн газартаа очив. Товолсон газар нь бай бимбиний гэрээс ойрхон 5 вян гих биеийн тамирын талбай. Гэмт итгээд 20 цагт энэхүү биеийн тамирын талбайн самбарын доор уулзъя гэж тохирсон байлаа. 21 цаг хүртэл хүлээсэн боловч гэмт итгээд гарч ирсэнгүй. Эргэн тойронд хүн байна уу хайсан боловч ямар ч хүн гарч ирсэнгүй. Өнөөдөр ч гэсэн дахиад л хуурцсан юм байна гэж бодоод сууж байтал бай бимбиний утас дугарлаа. Ээж рүү хэн залгасан гэж гэмт хэрэгтэн үү? Үгүй ээ. Цагдаагийн ажилтан
залгасан байгаа. Мөрдөн байцаагч ээж рүү залгаад хэлэхдээ та гэртээ хараад байжээ. Таны охиныг хулгайлсан гэмт хэрэгтнүүд баригдсан. Та гэртээ очоод амраад хүлээжээ. Охиныг минь олжглоо гэж бодоод Бай Бимбин юу болсон талаар сонсохоор гэрлүүгээ яаран сандран явлаа. Гэтэл Бай Бимбин маргааш өглөө гэмт хэвлэл мэдээллийн хурал хийх шийдвэр гаргадаг. Яагаад гэмт хэвлэл мэдээллийн хурал хийхээр болсон юм болоо? Би гуйж байна. Чин сэтгэлээсээ та нараас гуйж байна. Охиныг минь хулгайлсан хүмүүсийг бууж өгөөд бурууга хүлээн зөвшөөр гэж хэлэхгүй. Ганц зүйлийг хүсэж гуйж байна. Охиныг минь тавьж явуулаач. Миний охин дэндүү гинэн цайлган. Яг л цав цагаан цаастай адил. Хүүхдэрэ байгаа охин шүү дээ. Та бүхнээс гуйж байна. Надад туслаач. За гэмт этгээдүүд баригдсан гэж мөрдөн байцаагч залгасан. Гэтэл яагаад Бай Бимбин хэвлэл мэдээллийн хурал хийх болсон юм болоо? Мөрдөн байцаагчид нууцаар мөрдөн байцаах үйл ажиллагаагаа явуулах явцдаа хэд хэдэн гэрчийн мэдүүлгийг авсан. Түүгээр зогсохгүй охины хуруу, захиа, хайр цэгнаас гэмт этгээдүүдийн хурууны хээг олж илрүүлсэн. За бас 10 гаруй өөр дугаараас залгасан гэдгийг баримтжуулж авч чадсан. Энэ нь Бай Бимбиний охиныг хулгайлсан гэмт этгээдүүдийн тоо багадаа 7, ихтэй 15 хүн байх магадaltaй гэж үзсэн. Бүлэг гэмт хэрэг гэдгийг тодруулж сэжигтнүүдийн хувийн мэдээллүүдийг ч олж чадсан. 25-ны орой 20 цагт Бай Бимбин туулсан газраа очихоос 1 цагийн өмнө мөрдөн байцаагчид 2 сэжигтнийг баривчилж авч чадсан байгаа. Харамсалтай нь юу гэж? Баривчлагдсан 2 сэжигтэн энэ хэргийг толгойлогч удирдагч нь биш байсан. Мөрдөн байцаагчид мянга шалгааж асууж байцаасан боловч охиныг нь хаана байгааг нь ч мэдэхгүй байсан. Харин гэмт хэргийг толгойлон удирдах байсан 3 этгээдийн хувийн мэдээллийг олсон боловч байрлаж байсан газраасаа аль хэдийн цухтаагаад амжсан байлаа. Мөрдөн байцаагчид маш том алдаа гаргасан. Охин нь хаана байгааг мэдээчгүй байж гол удирдагч сэжигтнүүдийг барьж авч чадаагүй байж ээж рүү залгаж гэмт хэрэгтнүүдийг барьсан. Та гэртээ хараад хүлээж бай гэж хэлсэн нь маш том алдаа болсон. Ээжийг нь гэртээ харихыг харсан хулгайчид сэжиг авч хэргийн газраас цухтаасан байлаа. Өглөөний 7 цагт Бай Бимбин хэвлэл мэдээллийн хурал хийж олонний танил одын охиныг барьцаалсан гэх мэдээ улс орон даяарныг цацагдлаа. Тайваны бүх ард иргэд цочирдож охиноо алдсан Тайваны од Бай Бимбиний ярилцлагыг нь үзэж сэтгэл нь өвдөж дагаж уйлж суулаа. Охин нь олдоосоо гэж улс даяараа энэхүү хэрэгт анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Тэгвэл охиныг нь барьцаалсан этгээдүүд ямар хүмүүс байсан юм болоо? Гол үргийг гүйцэтгсэн толгойлогч 3 хүнээс гадна 12 хүн нийт 15 хүн энэхүү гэмт хэрэгт оролцсон гэдэг нь тогтоогдсон. Дөнгөж 16 настай охиныг хулгайлж, хурууг нь тасалж, зодож хүлсэн аимшигтай гэмт хэрэгтнүүдийн царайг та бүхэнд харуулъя. Чен Жин Син энэ хэргийг санаачлан зохион байгуулагч бөгөөд охиныг хулгайлахыг сэдсэн гэмт этгээд Рин Чүн Шэн Чэний хамсаатан бөгөөд хамтдаа олон гэмт хэрэг үйлдсэн этгээд Гао Тэн Мин гэмт хэргийн төлөвлөгөө гаргаж гардан үйлдсэн этгээд. За энэ 3 этгээдийн зургийг Тайванаар нэг цацаж бүх ард иргэд нь хайж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас ажлаа нууцаар явуулахаа зогсоож олон нийтэд зарлаж эрен сурвалжилж хайж эхэлсэн. Гэмт хэргийг үйлдэх санаа гаргасан Чен Жин Син нөгөө хоёртойгоо шоронд байхдаа танилцж дотн ах дүүс болоод шоронгоос суллагдаж гараад хамтдаа гэмт хэргийг үйлдэх төлөвлөгөөг гаргасан. Хэний хүүхдийг хулгайлах вэ гэж удаан ярилцсны эцэст сэтгүүлд гарсан байсан Бай Бимбиний охинтойгоо ахуулсан зургийг хараад Бай Шаовэныг хулгайлахаар шийджээ. 1997 оны 4 сарын 14-нд гэмт хэрэгээ үйлдэнэ гэсэн төлөвлөгөөгөө шууд хэрэгжүүлж Бай Шаовэн охиныг сургуульдаа явах замд нь барьж авч машинд суулгаж хулгайлжээ. Толгойлогч гол 3 гэмт этгээдүүдийг барьж авч чадалгүй цухтаалгасан учраас охины амь насанд илүү аюул тулгараад байлаа. Ээж нь хэвлэл мэдээллийн хурал хийж байхад мөрдөн байцаагчид Бай Бимбиний гэрээс 30 минутын зайд байрлах нэгэн орон сууцыг шалгаж байлаа. Тэрхүү орон сууцны нэг байранд гэмт этгээдүүд анх охиныг дагуулж орж ирсэн гэдг нь тогтоогдсон. Энэ байран дотор юу болсон юм бол? Гэмт этгээдүүд охиныг хаашаа дагуулж явсан юм бол? Яагаад гэмт этгээдүүд Бай Бимбинтэй товлсон газраа гарч ирж мөнгөө аваагүй юм бол? Шалтгаан нь эргэн тойронд нь маш олон хүмүүс Бай Бимбинийг нууцаар хараад
зогсож байсан учраас машин дотор, замын хажууд, байрны цонхноос, дэлгүүрийн гадаа маш олон хүн нууцаар Бай Бимбинийг харж байгааг ажигласан гэмт этгээдүүд гарч ирж мөнгөө аваагүй. Тэгвэл эдгээр Бай Бимбинийг ажиглаад харж байсан хүмүүс нь хэн байсан юм бол? Цагдаа байсан уу, мөрдөн байцаагч байсан уу, эсвэл тагнуулын ажилтан байсан уу? Үгүй ээ, аль нь ч биш. Сурвалжлагч, сэтгүүлчд байсан гэд боддоо. Охин нь барьцаалагдсан өдрийн маргаашнаас нь сурвалжлагчд, сэтгүүлчд Бай Бимбиний гэрийн гадаа бөөгнөрөө тгсэн. Бодит зургийг та бүхэндээ харуулъя. Ийм олон сэтгүүлч, сурвалжлагчид гэрийнх нь гадаа хүлээж байсан гэж боддоо. Тайваны одын охин барьцаалагдсан гэдгийг сонсоод олноороо өрсөлдөж мэдээгээ бэлтгэж байлаа. Тэр байтугай бүр телевизийн том машинууд хүртэл ирж гэрийнх нь гадаа мэдээгээ бэлдсэн гэд боддоо. Цагдаагийн байгууллагаас нууцаар мөрдөн байцаах ажлаа явуулсан боловч Бай Бимбийн Тайваны алдартай од байсан болохоор нууц нь маш хурдан гадагшаа алдагдсан. Нууц мэдээг сэтгүүлчдэд цагдаагийн ажилтнанд тараасан эсвэл улс төрийн ажилтнанд тараасан гэж таамагладаг. Бай Бимбийн сэжигтнүүдтэй уулзахаар гэрээсээ гарч явах болгонд араас нь сурвалжлагчид, сэтгүүлчид дагаж явсан. Энэ тэндээс сурвалжлагчид харж байгааг ажигласан сэжигтнүүд цагдаад мэдгдсэн гэдгийг айл хэдийн мэдсэн байсан. Хэргийг цаг алдалгүй хурдан шийдэхийг хүсэж байсан цагдаагийн ажилчдад гай болж байсан хүмүүс бол сэтгүүлчид, сурвалжлагчид. Нэг удаа маш ихээр уурлаж бухимдсан мөрдөн байцаагч, цугласан сурвалжлагч сэтгүүлчдэд хандан хэрвээ охинд ямарваа нэгэн муу зүйл тохиолдсон бол энд байгаа та нар бүгдээрээ яг адилхан алуурчид шүү гэж хашгирчээ. Тэгсэн тэнд байсан сурвалжлагчид юу гэж хэлсэн гээч? Энд байгаа сурвалжлагчид бүгд явахгүй бол бид ч гэсэн явахгүй гэж хариулсан байгаа. Одооноос эхлээд хит их хэрцгий аллагын талаар сонсож чаддгүй эмзэг хүмүүс байвал энэ хүртэл нь үзээд бичлэгээс гараарай гэж анхааруулж хэлмээр байна. Хэрэг болсноос 14 хоног өнгөрсний дараа охины цогцос ус зайлуулах суугнаас олдсон. Нүцгэн гар хүлийг нь уяагаар уйсан байдалтай олдсон. Хин гэдгийг нь таньж мэдхийн аргагүй цогцос нь хөөсөн байлаа. Мөрдөн байцаагчид ээжийг нь дуудаж охиных нь цогцсыг харуулсан. Хамгаа сайртай охин нь аимшигтай хэрцгийгээр алуулсан байгааг хараад Бай Бимбинд ямар хэцүү байсан бол. Охины зүүн гарын чигчий хуруу тасарсан байсан. Охины толгойг хүчтэй зогсон. Хит их зодуулаад эргэтнүүд нь дотроо задарсан. Их хэмжээний цус алдсан. Хавирганы яс нь хугарсан. Задлан шинжилгээний явцад хүчнэсэн байсан гэдэг нь хүртэл нотлогдсон. Охин амьсгал хураатлаа маш аимшигтай зовлон амссан гэдгийг цогц нь хэлж өгч байлаа. Задлан шинжилгээг хариуцж хийсэн ажилтан охин амиа алдаад 8-аас 10 хонсон байна гэж дүгнсэн. 4 сарын 18-наас 21-ний хооронд амиа алдсан гэсэн үг. Охин 4 сарын 14-нд баригдсан. Хамгийн багадаа 4 хоногийн турш гэмт этгээдүүдэд тамлуулсан байгаа юм. 4 сарын 25-нд мөнгө дэгсэн өдөр охин нь аль хэдийн амиа алдсан байсан. Охиныг нь аль хэдийн алж хайчаад 4 сарын 25-нд дахиж ээжээс нь мөнгө авах оролдлогыг хийсэн байгаа хгүй. Гэмт хэргийг санаачилсан гол зохион байгуулагч Чен Жин Син цагдаагаас цугтаж яваад 1997 оны 11 сарын 18-нд Чен Жин Син Тэйбэй хотод Өмнөд Африкийн цэргийн гэр бүл рүү халдан орж тэднийг барьцаалсан. Тайваны цагдаа тусгай хүчнийхэн 24 цагийн турш гэрийг бүслэн ятгахсны эцэст тэрээр бууга хайж бууж өгсөн. Түүнийг хулгай, дээрэм, барьцаалах, хүн амны хэрэг, хүчингийн хэрэгт буруутгаж 1999 оны 10 сарын 6-нд цаазаар авсан байна. Хамсаатан Лин Чүншэн 1997 оны 8 сарын 19-нд цагдаа нараас зүхтааж яваад цагдаа нартаа буудалцах үеэр өөрийгөө буудан амиа орлсон. Гао Тэн Мин 1997 оны 11 сард цагдаагийнхан түүнийг 90 сурвалжилж байгаад нуугдж байсан байшинг нь бүсэлсэн. Тэрч бас цагдаад бууж өгөхөөс татгалзаж өөрийгөө буудан амиа орлсон. Үлдсэн 12 этгээдийн зарим нэг нь баривчлагдж ял өөрч зарим нэг нь нотлох баримтгүй учраас суллагдсан байна. Энэ хэргийн дараа Тайваны иргэд маш ихээр бухимдаж, гэмт хэргийн хариуцлагыг чангатгахыг шаардаж Тайван даяар
цагдаагийн ажиллагааны реформ, гэмт хэрэгтэд тэмцэх шинэ бодлого хэрэгжиж эхэлсэн. Охины алдсны дараа Бая Бэмбийн урлагийн тайзнаа иргэн ирж жүжигчин, хөтлөгч, дуучнаар ажилласан. Түүний амьдралын туршлага, сэтгэлийн шарх нь түүнийг илүү гүн гүнзгий, сэтгэл хөдлөлтөй уран бүтээлч болгосон гэж олон хүн үздэг. Бая Бэмбийн охины алдсны дараа дахин хүүхэдтэй болохыг хүсэж 7 жилийн турш 16 удаа хиймэл үр тогтоолтын оролдлого хийсэн. Харамсалтай нь эдгээр оролдлогууд амжилтгүй болж тэрээр дахин хүүхэдтэй болж чадаагүй. Энэ нь түүний сэтгэл зүйд гүнзгий нөлөө үзүүлсэн. Бая Бэмбийн 50-ны эрүүгийн хуулийн шинжилэлд идэвхтэй оролцож, гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан. Тэрээр олон нийтийн дунд гэмт хэргийн хохирогчдын дуу хоолой болж, хуулийн шинжилэлд хувь нэмрээ оруулсан. Бая Бэмбийн Бая Шаоян охины хэрэг Тайваны түүхэнд хамгийн их анхаарал татсан гэмт хэрэгүүдийн нэг бөгөөд энэ талаар олон баримтат кино, нийтлэлүүд гарсан байдаг. Бая Бэмбийн охиноо алдсан ч энэ эмгэнэлт явдлыг даван туулж олон нийтийн сайн сайхны төлөө идэвхтэй ажиллаж Тайваны нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан.